Баялгийн аймгийн бүгд одоо энэ бэлтгэл авсан. Наадам бэлтгэл хэднээс эхэлсэн бол 6 сарын 11-ээс бүгдөө энд гарцгаасан байгаа. Өнөө жил одоо 2 дахь жилдээ манай өлгийн өвчтөнд дэвжээ аймагаараа тусдаа гал болж гарч байна. Одоо энэ жил аймгийн Арслан Канад багш маань ахалж багшилж байгаа. наадам бэлтгэл ямар шатанда явж байна тийм ээ? Тэгээ бэлтгэл сайхан жигдэрч байна одоо. Одоо яг эд ачаалтаа үе дээр нь байгаа 2 3 бэлтгэлээ хийгээд бэлтгэлээ тааруулаад гээд явж байна. Бэлтгэл бол энэ сайхан гацсан байгаа гэж ойлгож байна. Энэ хичнээн залуучууд гарч ирээд бас аймгийн цолтон сумын цолтон хичнээн өгч байна. За нэг 10-аад аймгийн цолтоо өгөх. Тэгээд сумын цолтоо залуу хөгчүүд нийлээд 30-аад бүх байгаа. Энэ дэвжэнд бас усан золд ойрхон байгаа арслангууд бас бэлтгэл гарсан байгаа харагдаж байна. Энэ жилээр нь арслангуудын аймгийн арслангуудын бэлтгэл дээр нь хэр хангалттай байна. Бас өлгийн өвчтнүүд энэ жил начин зовхон өлгөж жав. Энэ жил бас цагаадаг бас харж байгаа бох тийм ээ. Бэлтгэл зав болно. Тэгээд харж л байгаа хоо одоо ямар ч л байсан наадмаас наадмын хорон дох бүх барилдаанд одоо манай цолтонгууд хэдэн цолтонгууд маань жигдхэн сайхан барилдаа нь өнчихгүй ингээд бэлтгэлээ ч гэсэн таслахгүй ингээд хийгээд одоо ингээд энэ жилийн наадамд өгч байна. Энэ жилийн наадамд тэгээд байгаа гаргаж бүгдээрээ сайхан барилдах хаа.